Малайзийн иргэний тээврийн MH370, Boeing 777 загварын онгоц Куала Лумпураас Бээжингийн чиглэлд 239 зорчигчийн хамт нисэж явах замдаа Орос сураг алга болоод 6 жил болж байна. Төв станцтайгаа холбоо тогтоогоод ердөө 4 минутын дараа ямар ч уул мөргөө агаарт алга болсон онгоц хаана байгаа вэ гэсэн асуулт дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татаж байгаа. Хэдийгээр уг онгоцонд өөр хүний паспортоор нэвтэрсэн Иран улсын 2 иргэн байсан боловч тэдгээр 2 зорчигч ямар нэгэн алан хидах байгууллагын гишүүд бус жирийн хүмүүс болохыг олон улсын тагнуулын Интерпол болон Америк нэгдсэн улсын нууц хүчнийхэн тогтоосон. MH370 онгоц алга болсонтой холбоотойгоор олон төрлийн таамагуд араасаа яригдж байсан бөгөөд онгоц алга болсноос хойш 2 хоногийн дараа онгоц чиглэлээ баруун тийш өөрчилсөн байна гэсэн мэдээлэл цацагдсан юм. Гэвч энэ мэдээлэл нь худлаа байсан бөгөөд онгоц чиглэлээ өөрчлөөгүйг тогтоосон дүрс бичлэг тус улсын агаарын хяналтын радарт бичигдсэн байсныг хэвлэл мэдээллээр үзүүлсэн билээ. Өөр нэг ондоо таамаг нь онгоц 10,000 метрийн өндөрт явж байхдаа дотоод гэмтлийн улмаас гинет агаарт тогн тасарч улмаар шатхууны хэсэгт гал гарч олон мянган хэсэг болж дэлбэрсэн гэсэн онол байгаа юм. Хамгийн байж болох энэ хөдөлмөр дээр олон улсын шинжээчид анхаарлаа хандуулж байсан боловч одоо хүртэл ямар нэгэн онгоцны өчүүхэн сэгч энэ хавьяас олдоогүй байгаа юм. Хэдийгээр энэхүү том хайгуулын ажилд сансрын хиймэл дагуулын дуран ашиглан хэд хэдэн зүйлийг далайн манлаас олсон боловч эдгээр олдсон зүйл нь алга болсон онгоцных бус жирийн модон хавтангууд хөвж байсныг хайгуулын баг илрүүлсэн юм. 2014 оны 3 сарын 13-ны байдлаар 14 орны хайгуулын бүрэлдэхүүн ямар нэгэн онгоцны хэлтэрхий болон сэжигтэй зүйл олоогүй байна. Онгоцны багийнхан төв станц руугаа холбогдсон ямар ч ослын дамжуулалт сигналгүй алга болсон MH370 Boeing 777 онгоц чухам хаана байна вэ? Онгоц агаарт гинет алга болж байсан тохиолдлууд түүхэнд олон бий. Эдгээр алга болж байсан тохиолдлуудаас хамгийн алдартай нь гэж хэлж болох чөтгөрийн гурвалжин буюу Бермудын гурвалжингийн алга болсон онгоцнууд энэхүү хавтас хэрэгт хамгийн дээгүүрт ордог. 1918-аас 1963 оны хооронд Бермудын гурвалжинд алга болсон онгоцны тоо 100-аас хол давсан байдаг бөгөөд энэ дундаас хамгийн их хүн тээрлэж явсан USS Cyclops онгоц Барбадосоос 3 сарын 4-ний өдөр 309 хүний бүрэлдэхүүнтэй хөөрөөд Бермудын гурвалжин руу орсон дайруудаа Орос сургуу алга болсон байдаг. Мөн л томоохон эрэл хайгуулын ажил өрнөсөн бөгөөд өчүүхэн онгоцны сэг олдоогүй юм. Одоо хүртэл нууцсан тайлагдаагүй хэвээр үлдсэн энэхүү далайн хэсэгт ирээдүйн үеэр нэвтрэх хаалга байдаг. Өнгөрсөн үе рүү хүмүүсийг цөлдөг цаг хугацааны гажуудал байдаг гэсэн янз бүрийн шинжлэх ухааны нотлогдоогүй онолууд хүмүүсийн амд намжин яригцсаар өдийг хүрсэн билээ. Үүнтэй адилхан Малайз, Вьетнамын далайн хооронд ийм цаг хугацааны гажуудал үүссэн үү? Хэрвээ Орос сураг алга болсон MH370 онгоцонд ийм зүйл тохиолдсон бол бид олдохгүй зүйлийн араас эрэл хайгуул хийж байна уу? Гэвч Азийн энэ бүс нутагт өмнө нь ямар ч онгоц гинет алга болж байсан тохиолдол бүртгэгдээгүй учраас энэ тайлагдаагүй онцгойг түр хойшлуулъя. Ингээд хамгийн сүүлд үлдсэн таамагаар бидний өдийг хүртэл судалсаар ирсэн харь гэргийн сэдвээр бүх зүйл ирж байна. Онгоц болон үл мэдэх нэстэй биетүүд хоорондоо холбоотой юу? Мэдээж тэд холбоотойгоор барахгүй хоорондоо адил төстэй зүйлүүд их бий. Өндөр хөгжилтэй харийнхны бүтээсэн нисдэг тавгууд хүмүүс бүтээсэн. Тэдгээр нисдэг тавгууд нь бидний өмнө бодит амьдрал дээр харж байгаагүй бүхэл зүйлийг хийх чадвартай. Тэдгээр чадвараас нь дурдвал агаарт үл үзэгдэх байдал шилжих, гэрлийн хурдаар явах, алга болох, далайн усан дотор явах, халуун галт уул руу орох, ямар ч пуужинд сөнхөөргүй ер бусын ган төмөр хийц бүхий их бий. Хизээч дуусахгүй мөнхийн хөдөлгөөр огторгүй гарыг хооронд аялах гээд тоочоод барамгүй чадваруудыг эзэмшсэн байдаг. Евлогийн түүхэнд үл мэдэгдэх нисдэг биетүүд агаарын тээврийн онгоцонд ямар нэгэн аюул занал учруулж байсан тохиолдол бараг байдгүй. Харин эсэргээрээ тэдэнтэй агаарт мөрөг зэрэгцэн нисэх эсвэл хүмүүсийн бүтээсэн онгоц гэдэг зүйлийг сонирхож байгаа юм шиг үйлний дундаас ажиглах жишээтэй. Ганц агаарын тээврийн онгоцнуудаар дуусахгүй мөн байлдааны онгоцноос ч тэдэнтэй агаарт халдтулж байсан тохиолдлууд олон бий. Оросын байлдааны Су-37 загварын онгоц Кавказын бүс нутагт илэрсэн гадны биетийг сөнөөхөөр байндад өгтөл хурц гэрэл бүхий зөөвөн хэлбэртэй зүйл агаарт хөдөлгөөнгүй тогтож байсан гэдэг. Сөнөөх даалгавар авсан нисэгч уг объект руу пуужиг хөргсөн боловч
Хүчтэй тесрэлтийн дараа өнөх тод шаргал нисдэг биет байсан газартаа хөдөлгөөнгүй юу ч болоогүй юм шиг зогссоор байсан байна. Хэсэг хормын дараа уг нисдэг биет удаанаар нисэж байгаад огцом хурдаа аван алга болсон байна. Дээр болсон түүхтэй адил явдлууд маш олон орнд тохиолдож байсан бөгөөд тэд гал нээсэн сөнөөгч онгоцнуудын өдөөс хариу үйлдэл үзүүлэх бус харин зүхтах алга болох үйлдэлүүдийг л хийдэг байна. Мэдээж тэд бидэнтэй дайн хийх бус харин судалгаар манад л хийд ирдэг байж болох юм. Хэрвээ Малайзийн онгоц хариг аргийн хөлөгтэй агаарт тааралдаж хулгайлагдсан бол тэдэнд бүхэл бүтэн онгоц хэрэг болох байсан уу? Тэдэнд хэрэгтэй зүйл MH370 онгоцонд явж байсан гэж юу? Малайзийн засгийн газар MH370 онгоц алга болсонтой холбоотойгоор өөрсдийн таамгийг дэвшүүлж байсан бөгөөд магадгүй хөлгийн ахмад сэтгэл санааны байдлаас болж мас алан хэдлэхийг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэлт гаргасан байдаг. Бидний бэлтгэсэн дараах үзүүлэх дүрс бичлэгт хариг аргийн нисдэг биетүүд хэрхэн агаарын тээврийн онгоцнуудын араас дагаж мөн зүрэн өнгөрч байгааг харуулсан бичлэгүүд байгаа. Та бүхэн дараах бичлэгээс мөн өөрсдийн дүгнэлтийг хийгээрэй.